Дансны хуулгаар зээлийн эрх тооцоолох боломж нэмэгдлээ. Алхам 1. Харилцагч та Lendman аппликейшны нүүр хэсгээс өөрийн сонголтоор хэрэглээний зээл болон бизнесийн зээлийн эрх шинжлэх хэсгийг дарж орно. Алхам 2. Орлогын мэдээлэл цэцээр даран дансны хуулгыг сонгоно. Та өөрийн нэр дээрх хэдэн ч дансны хуулгаа илгээн тооцоолуулах боломжтой. Алхам 3. Данс нэмэх цэцээр дарж IBAN дансны дугаараа оруулна. Алхам 4. Дансны хуулгаа оруулах төрлөө сонгоно. 1. PDF дансны хуулга байршуулах. 2. Дансны хуулганы доод хэсэгт байрлах QR кодыг утсаараа уншуулах гэсэн хоёр төрлөөр дансны хуулгаа оруулах боломжтой. Алхам 5. Та өөрийн нэмэлт мэдээлэлээ бөглөж, зээлийн мэдээллийн сангийн лавлгааны хураамжийн төлбөрөө төлснөөр зээлийн эрх тооцоолох боломжтой болно. Ингээд таны холбосон бүх дансны нийлбэр орлого болон мэдээлэл дээр үндэслэж зээлийн эрхийн тооцоолол хийгдэнэ. Анхаарах зүйлс: дансны хуулга нь QR кодтой PDF файл байх шаардлагатай бөгөөд сүүлийн 12 сарын бүтэн хугацааг хамарсан байх. Мөн хугацааг зөв оруулсан эсхийг сайтар хянаарай. Таны дансны хуулганы хүчинтэй хугацаа дуусаагүй байх шаардлагатай. Lendman-ээр үйлчлүүлсэн танд баярлалаа. Таны нууц уг нууц байх ёстойг анхаараарай.